Эр хүн гэдэг бол цэргийн албыг хаагаад заавалч ер нь эр хүн болж төсөн. Гэхдээ олон аавын хүүтэй ярьж хөөрч тийм ээ. Одоо тэднүүстэйгээ найзалж нөхөрлөж ингэж л хүн сурах хэрэгтэй. Цэргийн албанд яваагүй хүн одоо нөгөө ер нь нэг хүнтэй нэг аятайхан ярьж ер нь тийм юу байдгүй юм шиг санагддаг юм. Ер нь бол цэргийн албыг хаана гэдэг бол эр хүний хамгийн одоо сайхан юу олон найзтай болно, олон нөхдөдтэй болно. Ер нь бол гэж л боддог юм би бол одоо. За эр цэргийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргээс цэргийн штабтайгаа хамтраад одоо 3 дугаар сард цэргийн албаа хааж явахдаа төрсөн өдрөнд тохиолж байгаа эр цэргүүдээ бас гэр бүлтэй нууцлах юм ажлыг санаачлаад хийж гин. За тэгээ миний хажууд бол одоо нэгэн цэргийн албаа агч гэр бүлийн гишүүд болох Бат Дэлгэр, за мөн оюун цэцгэгч нар маань байна. За тэгээд хүүхдийн талаар танилцуулаач тэгвэл цэргийн албаа хааж байгаа хүүхдийн талаар. За ямар ч байсан одоо энэ зэвсэг шишний 102 жилийн баярыг хүргээд одоо хүүтэйгэл ер нь шогол уулзах юмсан тийм ээ. Одоо ямар цэрэг болсон юм бол би яг өөрөө цэргийн албыг хааж ил байсан. Гэтэ одоо миний хүү одоо ер нь хүүгээ яг цэрэгт явахт нь ямар дууж өгч чадаагүй. Тангэрийн баяраар бас ажилдаа яваад ирч чадаагүй. Тэгээ сая л одоо энэ төрсөн өдрөөр нь яг болсон тэгтэр нь ом хомгойлэр нь уурчин яхан нуур муутайх л яхан л штэ хүүгээ. Ямар хөшөөг цэрэг болсон юм бол гэдгийг ер нь хармаар санагдал. Наа мөнгө үлзэгийн мөнгө очир гэдэг айлын томхоо. Тэгээд дараа эрдүүтэй Түвэ мэг 100 модоос сумаас татгаж ирсэн цэргийн албанд. Ави хүү үргээ гүцгээд ахви нутган цэрлодоо Алса сэрсэн цэргийн хармээ ардмын нүнөдүүд хот. Би бол энд ирэхээс өмнө шал өөр л байсан байх гэж бод. Цэргийн албанд дуулуургүй нэг тиймэрхүү ер нь бол тийм дураараач хэмээр юм уу тийм. Үнээс үг сонсдгоо. Энэ ирснээс бол маш шимэг ухаардаг. Өчир болонгийн цэргийн хор уучлах түүхтэй миний хор. Танай хүүхэд чинь одоо цэрэгт явахдаа яг тоо хоёрт ямар юу гэж хэлж ийсэн бэ? За одоо хүн цэрэгт явуулаа л гэдгийгсэн. За миний хүүтэйг бол одоо сайн яваад ирээ. Яг мордохт нь үдтэй ирвэл бас ажилтаа ийш тийш яваад өгсөн. Цэргийн баярын юу тангаргийн баяраар бас ирч чадаагүй. Тэгээд одоо энэ хүү маань нэг дээр нэг хайлтах нэг харахад их л өндөр л хүн харагдана. Гаргаж хүч чадаагүй дэ гэж бодоод жоохон өөрөө дотроо жоохон осгол байлаа. Тэгтээ гайгүй. Урчин мэлээл дагуулж чамлаа. Эр хүн хаах ёстой. Тэгтээ хүүхэд их төлөвшдөг. Хүнтэй ярьж сурдаг. Хүний өөдөөс ихцгэн хараад ярьж сурдаг. Хүний үг даадаг болж ирдэг болох төр зэрэг нэг санаа зовсон юм гайгүй. Тэгээ ахнар нь хааж байсан болох төр гайгүй ойрхон байгаа гэдэг бас нэг очиж байх гэж бодоод гайгүй л хэлээ. Цэргийн албад ер нь бол миний хувьд бол одоо нэгэн одоо юу нэрч юм бэ? Одоо төсвөр хатуужил хүнээс үг сонсох. Одоо манай үеийнхэн бол тийм үг сонс. Одоо хүнээс үг явж чадахгүй, даахгүй тийм юм бас их. Цэргийн албанд ирэхээр хатуучилтай. Энэс цааш одоо зөндөл хатуу зөвлөнгөө зэн. Цэргийн албанд ирсэн маш их даваа талтай хатуучилтай л. Төсвөр хатуужил гэх юм. Манай аав ээж эднэр бол мөнжирч гэдэг. Тийм болохоор би үедээ наснандаа эртхэн яваад тэгэн бас үзэх юм аа үзээд хаах хэрэгтэй юм хаацсан дэр гэдэг тоо. Өөдөө ард амьдралд бол бас одоо үдэд бол арай өөр болсон байхад гэж боддог энэ ирснээс хойш. Тэгээд ирээд ер нь бол зөндөл юм удаж байна, тунгааж байна, буруу зүйлийг алгаж байна, төсвөр хатууж хэлээд юм гэсэн. Ер нь анхнаасаа л цэрэгт явахынхаа өмнө л явцсан дээр л гэж бодоод. Нэгэн цаашдаа хаах юм чинь. Ер нь урчнууд нэлээл бас урчин юм шиг санагдаж байна. Яг нойр муутайхад ер нь тэгэл бушуухан шиг ямар сайнтай өглөө зүгээр хам юмнуудаа хамсгийгээл тэгэл наашаа зүгээр давхиж байгаа чинь ингээ бушуухан яг. Тэгээ ирчээд энэ ангийн үүдэн дээр ирээд та яасан ихт ирсэн юм бэ? За ямар ч юм ирцэл хойно очиртай ушуухал хүүтэйгэл уулзахал тийм л бодолтой яасан утгаас ерөөсөө тэр хагас суус юм мартацсан байл гэсэн хөгшөндөө зэмлүүлэх л юм яа. Астэлжидэ ярх тусмаа нартай хийгээ улам хайрнаа одоо ингээд хатгал
тусмаа Муурд дэлхийгээ улам махардаа Манай өвөөч бас нэг армийн зэрэг амьдрал үзсэн. Тэгээд бас гинт ингээс араад ирэхэр нас ер нь л гоё л байда. Бас зэрэг албанд ирээд яаж хүмүүжсэн, яаж ирэх том хүн болж ийн. Эцэг ихшгээ бас үлгэр дуурайл болж ийн гэдгийг бас өвөөдөө ингэж харуулж чадсан бас баяртай байна л. Одоо